is fucking insane. Like, what's a Facebook? How many people use it on a daily basis? Forget about how many overall. Like, how many people use it regularly? It's 3.2 billion people use one of our services every day. That's it's wild. More than a third of the planet. That's so crazy. Yeah, and it's almost half of Earth. Сүүлийн 10 жилийн хугацаанд нэгэн хүн хэдэн тэрбум хүний нөхөрлөл, мэдээлэл, хамт олонтойгоо хэрхэн харилцахыг урд өмнө хизээч байж байгаагүйгээр хянаж чадсан юм. Энэ бол мэдээж хэрэг Марк Зукерберг. Тэрээр удахгүй бүх зүйлээ алдаж болзошгүй бөгөөд энэ айдсан түүний хамгийн сүүлийн үеийн өөрчлөлтийн цаана байж магадгүй юм. You look different. When you walked in here today, you look thicker. You look like a different guy. Your neck is bigger. Good. Түүний гадаад төрх өөрчлөгдөж илүү булчинлаг болсон, илүү стил имижтэй анхаарч хувц сундар нь өөрчлөгдсөн. Энэ мэдээж хэрэг олон хүний анхаарлыг татсан. Эдгээр нь түүний хамгийн сүүлийн үеийн өөрчлөлтөө эсвэл түүний эрх мэдэл ойртол хүндэлт хийж үзүүлэх үгт нь асуулт гэхээр үлддэг. Ер нь ингээд яагаад Зукерберг эрх мэдэл ингэтлээ ойртохыг хичээнэ юм. Монополи хэрэг. Холбооны худалдааны комисс ба Лина хаан. Холбооны худалдааны комисс Зукербергийн компанийн сошиал сүлжээний монополийг хууль бусаар байгуулсан гэж буруутгаж байна. Энэ түүний сошиал медиа эзэнт гүрнийг болзошгүй шүүх хурлаа. Лина хаан гэж хүн бол холбооны худалдааны комиссийн дараагаар ажиллаж байсан бөгөөд нийгмийн бизнесийг томоохон монополиос хамгаалах хуулиудыг дахин сэргээхэд туссан юм байна. Тэрээр анх Трампын засаг захиргаанаас гаргасан хэргийг дахин хянаж Meta компанийг хэд монопол болгосон гэж маргаж байсан. Тэрээр Лина хаан гэж хүн бол ингэж хэлсэн байдаг. Энэ хэрэг бол Facebook-ийн хууль бус монопол эрх мэдлийг онойлж, монополчдыг үгүй хийж байгаа учраас хамгийн чухал юм гэж хэлсэн байдаг. Тэгэхээр Meta компанийн хувьд энэхүү хэргийг үгүйсгэж зогсоогүй бөгөөд энэхүү Линда хаан гэж хүнийг өөрийнхөө ажилдаа жоохон тохиромжгүй гэж үзсэн яриа гарсан байдаг. Гэвч Линда хаан нь болохоор ингэж хэлсэн байдаг. Тодорхой төрлийн компаниуд болон тэдний гүйцэтгэх захирлууд нь хууль дүрм тэдэнд хамаатай үйлчлдэг гэдгийг ойлгож эхлэнгүүтээ гомдлогоо гэж ярьсан байдаг. Тэгэхээр сошиал медиагийн энэхүү эзэнт гүрэн хизээ байгуулагдсан бэ. Facebook-ийн эхлэл ба бизнесийн загвар. Тэгэхээр бүгдээрээ Meta компани энэхүү эрхтээ яагаад ингэтлээ тэмцэж байгааг ойлгохын тулд бид Зукерберг хэрхэн ийм баян болсныг мэдэх хэрэгтэй. Facebook дээр хийхийг хичээж байгаа зүйл бол хүмүүст илүү үр дүнтэй холбогдох харилцагт нь туслах явдал юм аа. Ихэнх үедээ Facebook бол үнэхээр дажгүй вебсайт байсан. Тэрээр түүнийг Harvard их сургуулийн эмэгтэйчүүд зориулсан Hot or Not вебсайт хэлбэрээр байгуулсан байдаг. Facebook платформыг бүхэнд нээхэд бараг бүх хүн нэгдэж байсан. Зукербергийн эзэнт гүрэн хуурамчаар энгийн бизнесийн загвар дээр байгуулагдсан. Хүмүүсийн анхаарлыг татаж, мэдээллийг нь цуглуулж, тэгээд цуглуулсан датан дээр үндэслэн зорилттой зар сурталчилгааг цацх байсан. Энэ бол ер нь Facebook-ийн онцгой сүмс үе, онцгой жор гэж хэлж болно. Тэд хэрэглэгчдийн талаар маш их мэддэг тул тэдний сурталчилгаа нь ердийн онлайн сурталчилгаанаас хамаагүй илүү үр дүнтэй байдаг. 2001 он гэхэд Meta компани зар сурталчилгааны сошиалдах зах зээлийн 95%-ийг хяндаг гэж мэдэгдсэн. Тэгээд Meta-гийн захирал Зукерберг од болж сэтгүүлийн нүүрэнд гарч шинэ үеийн өдөрдөг чимээн алдаршижсэн. Тэрээр энэ үедээ 17 тэрбум долларын үнэлгээтэй байсан. Технологийн шилжилт ба Instagram-ыг худалдаа авсан. Гэвч нэг том асуудал байсан энэ хүмүүсийн халаасанд байсан ухаалаг утас. Facebook ухаалаг утас гарахаас өмнө ирч хүчээ авсан байсан. iPhone гарч ирснээр бүх зүйл бидний халаасанд орсон. Энэ нь одоо Зукербергийн бүтээлийн хувьд гэх юм бол олон шинэ аппликейшнууд гарч ирснээр түүний өрсөлдөгчүүд гарч ирсэн гэж үзэж болно. Ийм төрлийн технологийн шилжилтүүд мөчүүд нь инновацуулан одоогийн үйл ажиллагаа явуулж буй компаниудын зах зээл жинхэнэ инновац авчирч илүү сайн үйлчлэгээ үзүүлж шинээр гарч буй компаниудыг боомлоогүй байхыг баталгаажуулах нь их чухал байдаг. Линда хаан хэлэхдээ гэсэн мэт. Ийм төрлийн технологийн шилжилтүүдийн мөчүүд нь инновацуулан одоогийн үйл ажиллагаа явуулж буй компаниудын зах зээл жинхэнэ инновац авчирч илүү сайн үйлчлэгийг үзүүлж буй шинээр гарч иж байгаа компаниудыг боомлоогүй байхыг баталгаажуулахын тулд маш их чухал байдаг. Нэгсэндөө монополчлыг хэлээд байгаа. Тэгэхээр энэ шилжилтийн үед Facebook аппликейшн байсан ч нэлээд инх замбраагүй байсан. Тэр үед Facebook-ыг учраа олж босгох гэж байхад нь ердөө л 13 ажилтнтай жижиг стартап компани Зукербергийн шийдэж чадаагүй асуудлыг шийдсэн. Энэ бол Instagram байсан бөгөөд маш хурдан өсөж байв. Тийм учраас Facebook компани Instagram-тай хэрхэн өрсөлдөх тухай бодож эхэлжээ. Гэхдээ Зукерберг өрсөлдөхийн оронд Instagram-ыг худалдаж авч болно гэдгийг ойлгосон. Ингээд Facebook Instagram-ыг 1 тэрбум доллараар худалдаж авсан юм. WhatsApp-ийн худалдан авалт ба үр дагавар. Ингээд түүний дараагийн алхам түүхэнд хамгийн үнэтэй технологийн худалдаа авалт байлаа. Энэ хоёр хүнийг 1 тэрбум доллароос илүү мөнгнөөс татгалцахад хүргэж Meta сошиал медиагийн дараагийн хувьсгалыг хянах эрхээ баталгаажуулсан юм. Зукерберг WhatsApp-ийн үүсгэн байгуулагчдад татгалзах чадахгүй тийм том санал тавьсан. Тэр нь 19 тэрбум доллар. Энэ нь бол ерөнхийдөө тэдний зөвлөхүүдийн компаниг үнэлсэн үнээс ч бараг 2 дахин их байсан. Facebook компани бол WhatsApp-ийн хэрэглэгчдийн бааз болон түүний өсөлтийг хараад Facebook компанитай энэ тэнцүү өрсөлдөх боломжтойг ойлгосон. Тиймээс л худалдаж авсан. За Facebook компани дотооддоо үүнийг юу гэж нэрлэдэг байсан бэ гэхээр газар нутгийг булан авах гэж нэрлэж тэдэнтэй өрсөлдөх цорын ганц компаниг зогсоосноо
ярилцаж байсан. WhatsApp нь Facebook-ийн эсрэг талд байсан. Facebook ашиглахын тулд мэдээлэл цуглуулдаг байсан бол WhatsApp нууцлалт анхаарал хандуулж мэдээлэл цуглуулдаггүй тэгээд хэрэглэгчдээс багахан төлбөр авдаг байсан. За ингээд Линда хаан юу гэжсэнийг та хүнтэй сонирхолтой. Facebook WhatsApp-ыг худалдаж авсны дараа эхэндээ нууцлалын үүрэг амлалтаа үргэлжлүүлэн биелүүлнэ гэж тодорхой мэдгдсэн. Гэвч хэдхэн жилийн дотор эдгээрийг цуцалсан. Үүний үр дүнд үүсгэн байгуулагчид нь захиурын хөндийг орхиж Zuckerberg-т үргэлжлүүлэн ажиллахын оронд компани орхисон байдаг. Тэд 1 тэрбум гаруй долларын хувьцааны сонголтоос татгалцсан. Шүүхийн хэрэг ба Zuckerberg-ийн улс төрийн тоглоом. Meta компанийн хувьд эдгээрийг зүгээр л бизнесийн сайн алхам байсан гэж маргадаг. Instagram бол одоо Meta компани Америк нэгдсэн улсын орлогын талаас илүү ихийг бүрдүүлдэг болсон бол WhatsApp хэрэглэгчдийн тоогоо 3 дахин нэмэгдүүлсэн. Тэд нэг үеийн турш сошиал медиаг хянах хэрэгээ баталгаажуулж чадсан. Мөн тэд захирал Марк Зукербергийг гайхалтай баян болгосон. Линда хаан ингэж хэлсэн байна. Холбооны худалдааны комисс үүнийг шудраг бус өрсөлдөөнөөс болсон гэж үздэг. Засгийн газар Зукербергийн имэйлүүд тодорхой зорилгоодыг харуулсан нотлох баримтууд байдаг. Гэвч монополчлалын хэрэг нь тийм амар биш юм аа. Шүүгүүд монополийн эсрэг хэргийг амжилттай шийдвэрлэхэд маш хэцүү болгосон. Мөн холбооны худалдааны комисс гэх мэт агентлаг бол Meta гэх компани хооронд асар их нөөцийн ялгаа байдаг. Энэ хэрэг нь энгийн нэг асуудлаас хамаарна. Шүүхтээр хуульчид бол тодорхойлолтуудаар маргаж явахад Зукерберг шүүх танхимыг хамаагүй болгохыг хичээж байгаа. Барак Обама ерөнхийлөгч байх үеийн засаг гаргаан тэрээр зүүн жигүүртэй маш их толботой байсан. Нэгсэндээ арчилсан нам гэсэн. 2016 онд Facebook-ыг Дональд Трампын ялалтанд нэлээд буруутай гэж хэрэг тогсны улмаас тэрээр маш том уучлах аянд гарсан билээ. Тэрээр тэрхүү Facebook-оор баахан хурамч мэдээлэл дамжуулсан гэх хэргийн дараа нэр хүндээс сэргийж чадаагүй тул Дональд Трамптай маш ойр дотно болсон. Сүүлийн саруудад Zuckerberg энэ монополийн эсрэг нэхэмжлэлийг шийдвэрлэх найдвараар ерөнхийлөгч Трамптай ойр дотно харилцаа тогтоож байгаа маа. За тэгээд тэрээр UFC-гийн ерөнхийлөгч Dana White-ыг өдөрт зөвлөлтөд нэмсэн. Энэ хүн бол Трамптай хамгийн ойрын холбоотой билээ. За тэгээд дараагийн үйл явдал зөндөө болсон. Mar-a-Lago Трампын эдлэнд бол оройн хоол идж байсан. Мөн 1 сая долларын хандив өгөж Facebook дээр үүдэг зохицуулт болон олон талт байдлын янз бүрийн бодлогуудаа буцаанд татсан байдаг. Та бүхэн санаж байгаа бол Трамп сонгуульд ялсан үеэр зарим олон төрлийн хүйсний нэршлүүлэг хүртэл хадаж авч байсан. Тэгэхээр энэ Meta компани захирлын хийж байгаа үйл явдлууд бол улс төрийн шийдвэрлэхээс илүүтэйгээр компани монополийн эсрэг хуулиас холдуулахын тулд хийж байгаа арга хэрэгслүүд юм аа. Эдгээр ба компанийг салгах үр дагавар. За Zuckerberg бол Трамптай дор хаяж 3 удаа болцсон. Одоогийн байдлаар энэ монополийн эсрэг хэрэг нь Meta дээр тэм цаг явахгүй байгаа. Линда хааны удирдлагын холбооны худалдааны комисс тодорхой нөхцөлтөөр 40 тэрбум долларын тохиролцоог санд болгосон гэж дэлгэж явуулсан. Харин Meta компаниас хариу санал нь 500 сая доллар байсан. Трампын албан тушаалтнууд хэлцээрийг хариуцж авахд тэд шаардлагыг 18 тэрбум доллараар бууруулсан. Харин Meta компани хариу санал нь 1 тэрбум доллар байсан. Энэ нь юу хэмжиж вэ гэхээр зөвхөн Meta компани 2024 оны орлогын 165-ны нэгдэд тэнцвэрч ийм санал байна. Линда хаан ийм хэлв. Би ер нь энэ санал ирэхэд их гайхаагүй. Учир нь Марк Зукербергийн арга барил нь хариуцлагаас зогтохын тулд мөнгөөр бүх асуудлыг шийдэх байсан. Одоо хууль сахиулах байгууллагатай тулгархад тэрээр маш хямдхан тохиролцоогоор хууль сахиулагчдыг бодлож авахыг хүссэн. Засгийн газар компаниг монополчлын хувьд хэтрэг том болсон тул олон жижиг салгаж Марк Зукерберг буюу коллежид орхисон оюутан нөхрийг дижитал эзэн хаан болгосон худалдан авалтуудыг буцаахыг хүсэж байсан. Энэ нь одоо олон үр дагавартай байж болно. Хэрвээ Зукерберг Instagram болон WhatsApp-ыг алдвал түүнд зөвхөн Facebook болон Metaverse төсөл өгөх. Хэрвээ ингэж хуваах юм бол энэ нь Марк Зукербергт ямар үр нөлөө авчрах вэ гэхээр хоцрогдсон бүтээгдэхүүнийг өдөрдөж байх бөгөөд энэ түүнийг илүү хүчгүй болгоно гэж үзэж байгаа. Яг энэ хэрэглэгчид нэг талаараа сайн нөлөөтэй байх магадгүй. Metaverse нь асар их мөнгөний нүх болж том уналт болсон. Гэвч одоо тэрээр хиймэл оюун ухаан бүх зүйлийн ирээдүй гэдэг санааг улам их дэврэх болсон. Дундаж Америк хүн 3-аас бага найзтай гэж би боддог. Тиймээс дундаж хүн бол ер нь илүү олон найзтай байх хэрэгцээтэй хэмээн хэлсэн мэт. Дэлхийн хаана ихтэй өөр төрлийн сошиал платформ сүжээний талаар мөрөөдөж буй бизнес эрхлэгчид байдаг бөгөөд тэд хэрэглэгчдийн нууцлал болон холболтынхоо хурдаар өрсөлддөг. Хэрв засгийн газар ялаад монополийн эсрэг хуулийг хэрэгжүүлж Meta компаниг олон хуваах юм бол шинээр гарч байгаа энэхүү сошиал сүлжээний бусад залуу өрсөлдөгчдөд өсөн дэвжих оронцыг гаргаж болж байгаа юм. Тэгэхээр нэг зүйл хэд монопол бол шинээр гарч ирж байгаа бусад компаниудыг алдаг байна. Ингээд монополийн эсрэг хуулиар засгийн газар хэрвээ ялах юм бол энэ нь сошиал медиагийн эзэнт гүрнийг байгуулж яваа Марк Зукерберг хэмээх залууд муу мэдээж магадгүй юм. Тэгэхээр Марк Зукербергийн сошиал медиагийн эзэнт гүрэн хэрхэн өсөж одоо түүнийг ямар хүлээж байгааг бид бүхэн харлаа. Хэрвээ энэхүү бичлэг танд таалагдсан бол лайк дарж subscribe дарахаа мартаоцгоё. Яагаад гэвэл та ингэж лайк дарснаар дараагийн удаа илүү сонирхолтой мэдээллийг илүү хурдан цагаатлагуу та мэднэ. Бусдаас нэг алхам юм.